ингээд ийшээ өмбиг ихэхгүй зүгээр ядаргаа маш ирсэн заны ажиллаад тэр ингээд ашигтай цаг арчаа иччихэ. Тэгээ хамгийн гол нь зүгээр ногоон энэ ногоон нөр шууд залгаад эглий цагаан гэдэг одоо улсын шүтээ хайрхан 4000 гаруй өндрийн мөх цастай юм хайрхан шууд арталт нэг харж. Одоо энэ жишээ нь ногоон нөр жоохон салхихгүй болох юм бол наашаага толон дээр одоо юу н эглий цагааны мөх цас тусгаар юм харж. Тэр цааталт нэг жоохон долгио тусгал нь шүү дээ. Тийм. Чи ингээ орж ирсэн. Яг нэг юу хөө салхих үсгэн тийм. Тэсэг уцтай тогтоо. Одоо өмнө жишээ нь Өөр ирэхгүй мэр гэнэ. Непал бол байх. Залуус хараад. Тэгээд тэр чинь бол ингээд шорондоо очноо гэсэн бодол бас тэр ихийн цаана байж л. Бид нар Юу бодож чинь наз минь. Монголыг улам их хайлж өшөө их багч байна. Байглаар хинүсгэлээ зүйлсээр. Сайн хөр шаханд орлоо. За үнэхээр одоо шок гэдэг юмд бид тав орсоо. Билгээ маань бэлдэн очиод хоолоо хийгээд байж яанаас зөндөө үтс учраас та нар үзээд ирээгээд хэлсэн. Тэгээ бид тав өгсөж энэ гайхамшигтай уулын тагтад байх ногоонуудыг үзээд сайн ингээд базукаас ингээд асуухаар ингээд ярьж чадахгүй байгаа зү тэ бүр ингээд үгээр хэлхийн аргагүй гэдэг тийм мэдрэмжийг үнэхээр авсан. Одоо ч гэсэн яг тэр үеэ бодоод ингээд ярихаар хоолой цангираад байна. Үнэхээр нэг юм өөр мэдрэмж авсан. Тэгээд би бол энэ сайхан нуурыг та нарыг бол очиж үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд нэлээд бартада замаар явдаг, хадч болов ихтэй замаар явдаг, сайн машинтай, эсвэл прогонтой ингээд сайхан аялал хийвэл яваарай. Ирэх жил магадгүй би яг энэ маршрутаар нэг сайхан аялал хий гэж бодож байгаа юм. Тэгээ та бүхэн бас амжуул хамт яваарай. Тэгээ үнэхээр ихэр ноороо барахгүй байхын аргагүй юм сайхан мэдрэмжийг энэ удаагийн аяллаар авсан. За тэг үргэлжлүүлээд бүгдээрээ болоог үцэцгээе тийм ээ. На мөнгөнд минь. Ийм босноо. Уулаг алтал. Хөөх. Нарч. Нарта. Тийм биш. О, так, вот. А. 언제나 문제나 너. 나라고 문제네. 와, 이다. 이 무지스. Хай. Харагши гэдэг. Барьж болдгоо хаа. Барьж болно. Хай барьж болохгүй хаа яах яах. Харагши зөөд нэлбэг нь үзэл. Барааг нь хараад болоо. Тэний бүрг юм аа чи амар зөөлөө. Бас айгу зөөлөө. Барааг нь хараад болоо. Яа үзээ. Өнөөний уруу шиг байдаг. Айгу зөөлөө. Ямар гоё юм бэ. ийм том. Амар зөөл юм. Харин амар зөөл юм байна. Айгу зөөл юм. Оо. Ямар гоё нэ. Ямар гоё юм. Тоос буудгүй юм аа. Тэгсэн чи юу вэ? Үнэн байна. Бид эдийн чи нэгийг хараа ингээ баярлж байна. Хаад камера эргүүлдэ. Хаад камера эргүүлдэ. Хаашаа. Энэ доор нэг. Доор нэг. Дээр нэг. Яг инүүхэн дээр. Хаана хаад. Яг инүүхэн.
Хардаа. Хосоор ордын тэр дахиад тэр доор Тэр нэг. доор нэг. Дахиад тэр доор нэг. Тийм Үгүй энэ чи бүр ингээд энэ нөгөө Вансенбургийн нэг цэцэрлэг хүрээлэн шахах юм болсон байгаа. Энэ алдаа өмнөнийх зөксийг харлаа. Ногооноос дээш ингээд хацаг ханхуудаа гарч байна. Тий анхудаа ингэж ийм харлах байж байгаа гэдэг. Ийм том. Би ийм том гэж мэдвэ шүү дээ. ногооноор л үнхээр зүгээр. Гоо гэсэн. Тэгэхээр сайн байна. Гоё. Ямар ч. Түн камер эргүүлээд нөгөө талд нь ногоо нууртай чинь. Дөнгүүд их яаж харж. Нөгөө нэг аха би тань нөгөө нэг зургийг үзүүлсэн шүү дээ жавхах хоёр. Тий. Тэр зургийг хараалцсан хэрэг. Яг бодитарайг гоё юм. Юу юм бэ? Вансенбургийн үндсэн навчин энэ доор энэ юм бэ? Энэ тий. Одоо Энэс ингээ ургаад ер нь ингэт юм бэлээ. Навчин эндээс урж байгаа юм. Вансенбург ингэж дэлбэрт юм. Та нар Ингэт юм бэлээ шүү. Вансенбург болгоод 2 жил дараад ингэж одоо нахиалж ургаад яг сүүлийн 3 дахь жилдээ яг энэ шиг Цэцгийн гарт юм байна тий. үжилсэнтэй болд юм бэлээ шүү. Тэгээ ер нь энэ тийм Арай л. хасуур бүр заавал Арай л гоё юм нам. одоо арай л гоё. энэ хосон maybe тэр нэр үнэхээр нүнжигтэй цэцэг үү? Тэр хараа бацаа. Тэр. Тэр Мөн дөмрийн зааж тэр шүү дээ. Цэцэг гэдэг бол энэ шүү дээ. за би тийш очиж үзээд. Наад цэцэг шиг л ургадаг шүү дээ. Ямар За дээрээс харангуй бацаа ингээд бүр амар олон байна. Чад үзээд. Оо ингэ. Үнэхээр яг үе төвөрийн зайтай байт юм байна. Ямар гоё юм бэ? Хината. Ийм гоё. Ийм гоё жавха. Оо. За Вансенбург байна уу? Өстө үе төвөрийн зайтай байна. Өстө үе төвөрийн зайтай л байна. Тэгээ байж гэж. За та харъя даа очиж. Вансенбург Ийм том юм шүү дээ. Вансенбург цэцэрлэг төрөл юм одоо байна. шаардаа битүү тэнцээ. Тэр хараа. Одоо энэ шиг ерөөсөө тэр чигтэй байна. Цаа ч юм бас байна. Тэнд байна. Тэр хараа. Битүү Вансенбург. Одоо эндээс хардаа ингээд энийг тойрол ерөөсөө ингээд яг энэ хэсэг Тэр доор байна. Тэр доор. Тэр. Энд доор хоёр байна шүү дээ. бай. 3 байна. Ингээд ерөөсөө битүү. Энд нэг байна. Яг доороос бидээс авах юм бол Ингээ 3 байна. Гайхалтай Вансенбург цэцгийн дэргэд ирлээ. Тэр сайхан дуу байдаг. Энэ сайхан цэцгүүдэд дуулж өгье гэж бодож байна. Тараг шиг зөөлөн дэлбэтэй тоос будгүй Вансенбург цэцгийг очрол хараа мөнхрөн гэдэг өрдийн үнэн болвоо тэгвэл би тэр сайхан Вансенбург цэцгийн тэр тахуулын ороод байвал ээжигээ би үрээд энэхэн насандаа очих байлаа төлөвл би чацоо толов нас чацоо хосоор ургадаг Вансенбург үд хамрын цайтай урагжээ элби юм шиг хосхи сайхан ихэр ботго шиг хорвоод хавар сэрүүн ханган хос цэцэг сэтгэл бахтаа гоёмсаг
урагаж сайхан юм аа. Зүгээр найзлаараа зугаалаа л явж. Орхон салхинд гарчээд иргээл. Монголоор Гайхалтай юм тий. Ямар юм гэдэг чинь та гурав нэг сайхан. Одоо нэг хөөргөн дарагдаад дэлгэсэн арай нэг гайг цаашаа ороод. Ярахтайгаа болж байгаа. Би одоо нэг жоох юм ярихтайгаа болж байна тий. Инээс ярих. Тэг би яа. Иргэдэн засгаа. Гүйг. Зүгээр гайхалтай юм байна. Одоо л юм ярихтайгаа болж байна. Та нараа тэр Вансан бүрэн гээд яг одоо сонсч байсан шүү дээ. Дугунд ч байдаг, бичсэн ч байдаг. Гэхдээ нэг дор нь ийм олноор нь цэцэрлэг хүрээлэн шиг гайхалтай олноор нь харна гэж одоо бодож ирсэнгүй. Энэ жилийн найзтайгаа явж байгаа аялал бол юм гайхалтай байлаа. Тэгээ энэ одоо гайхалтай цэцгийг үзээд тэгээ нөгөө тийшээ камераар үзэх юм бол маш гайхалтай үзэсгэлэнтэй харуулж байгаа. Ногоо нуур, дэглээ цагаа хайрхан гэдэг. Тэгээ монголоор ямар гайхалтай үзэсгэлэнтэй юм бэ? Үзээд баярлаад багтаад дуусамгүй ийм сайхан их орон юм байна. Их орноо бас. Тэг үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байна. Одоо тий. Энээс цааш юм ярих гараас тэгээд хэлэхгүй болчих гэдэг. Тий. Одоо мөнгөнөө ярь. тороод байна. Торж байна. За, тэгж байгаа л тий. За, сэтгэл их өндөр байна. Найзартайгаа сайхан зугаалаад явж байна. Энэ дашранд ээжтэй Мэн төргийа. Ээжээ Вансан Брусгийн одоо хажууд суугаад ногоо нуурыг нүдэрээ үзээд дэглий цагаан хайрхны өвөрд бид нар сууж байна. Тэгээд ер нь ийм байна. Ийм үнэхээр ийм одоо ариун дагшин газар гэхүү хамгийн ийм сайхан аршаантай газар гэдгийг нь яалчгүй харагдаж байна. Ягаад гэвэл одоо ингээл энд бол бүхэл юм байна. Одоо энэ хүрхрээг ингээд сонсоод тэ ингээд голын чимээ хүрхрээг сонсон чих ямар гоё баясах вэ те. Тэгэл нүдийг бол энэ ногоо нуур. За тэгээд тэр алсыг хараад өндөр хайрхныг хараад дэглий цагааныг хараад үнэхээр ингээд багтчихээн л да дотроо бол. За тэгэл яг энэ нуурын яг энэ одоо юу гэдэг юм малгай одоо энэ титэм хэсэг төр гэх юм уу тийм маш гоё хамгийн хоор байдаг юм Вансан бүрүү цэцэг чинь бүр ингэ цэцэрлэг түрээлэн шиг ийм олон урагч. Бид нар бол хурж ирээд үгүй айгүй олон юмд ингэж сатаарж байна. Зүгээр нуур үзээд ингэж явж болох байсан бол бид нар чинь нуураа үзээд тэндээ ингэ нулимс мэлэмрүүлээд тэгээ дахиад хурж ирээ Вансан бүрүү дээр одоо ингэ хоргодоо тэн сүулдэ бүр салдгүй. Тэгээд одоо ийшээ ингэ энэ болохоор түргэний одоо ингэ дуусын мөх цас дууссан ингэ харагдаж байна. Тэр өнгийг нь харал да та нар ёо. Ийм өнгийг энэ доор нэг зэрэг те. Энэ Монгол өстэй. Би зүүдлээгүй өстэй гээл. Диваажин байдаг бол нэрэ. Диваажин л юм да. Тэгээд энэ үнэр бас их гоё юм байна. Ёо зүгээр ингээл smell те. Ийшээ ингээд угаасаа хүмүүс зорж ирэх юм байна. Нилээн бартаатай хүнд хэцүү замыг бол үнэхээр зорж ирэх юм. Гэтэ үнэхээр тэр хідэн цагийн аяллаа энэ төр бол ямар ч хамаагүй болох юм байна. Дуулмаар өргөд юм байна. Тэгээд уур хурсан үнэ Вансан бүрүүгийн мишээр одоо энэ бол ерөнхийдөө Вансан бүрүү өөрөө ингээд дуусаад байгальдаа шингээд үлдчихэж байгаа юм байгаа юм л та. Тэгээд найзрагаас зодмоор санагч байна. За сэтгэлээл. За. Би юу? Хүний өндөр байсан юм гэж. Нэрээр. За. Та уусан хөвцөнд байгаа энэ архив дөрөвний уусын дунд Аршаантам гэх энэ газар би болоод яг 2 дахь ирж байна. Анх бол 2017 гэж 7 жил юм. Нэг үнсчээ. Ийм ахнар байдаг. Йоо. За тэгээд мартуулааш.
Вимага цэцгээд юм гэж бодлоо юм. Ийм цэцэг шиг хүнийг одоо. За. Одоо захаа чинээр хэлье юу гэж юу. За. Одоо яг 2 дахь ирж байна. Хамгийн 2017 онд ирсэн. Тэгэхэд бас яг анхны сэтгэл гэвэл ерөөсөө энэ амьдралдаа ерөөсөө яг баруун аймгаар анх удаа аялж үзсэн нэгт. Хоёрт ерөөсөө Вансын Брүү цэцэг гэж хараагүй. Тэгээ мөнх цэцтэй хайрхтуудыг хараад ерөөсөө сэтгэл одоо маш их баяс тийм ээ хөөрөөд энэ хоёр нилээ явсаад. Ингээд энэ та тарж байгаа ногоон нуураа дээшөө хөсөд энэ их авж байгаа. Яг дээс мөнх цэцтэй хайрхтуудаас ногоон нуур их авж байгаа. Тэгээ ийшээ дээш хүртэл явсан. Одоо энэ Вансын Брүүнүүдийн хувьд гэвэл ерөөсөө яг энэ амаа өгсөд нуулынхаа билээр ингээд одоо энэ цаашгаа тэр ногоон нуурынхаа их хүртлээ энэ Вансын Брүү бол ерөөсөө ингээд битүү байдаг. Тэгээд хоёр дахь удаага ирэхэд ерөөсөө маш сайхан хүлээж авлаа. Маш удаан явсны эцтэй 15-20 км-ийг 4 цаг явчих юу? Яач вэ те? Маш удаан явлаа. Тэгээд байгаль бол маш сайхан өнгө үзэмжээ харуулж энэ бороо хураалга энэ дэглээ цагаан харих манаас сайхан ингээд онгоогоод одоо сайхан яг нар жаргаж нийш харуулбал маш үзэгсэнтэй байна. Тэгээд бид хэд бол одоо та хэд бол бүр ингээд 5 жил ярьсан гэсэн тийм ээ. Та шууд нааш ороод ирэх юм. Шууд орж ирээд тэгээд За. Их талархаж байна. Тэг ер нь бол талархах гэдэг зүйл өөрөө их чухал юм шиг байгаа. Бас талархаж чадвал хүртэж чаддаг. Тэгээд өнөөдөр бид нар бас ийм сайхан зүйлийг хөшгөө нээж бидэнд ингэж хамгийн гайхамшигтай үзүүлж байгаа байгаль их энэ сайхан Аршаантын ам энэ газрын агаар уул ус бүх зүйл талархаж байна. Тэгээд тэр талархсан хэрээрээ хайрлаж бас хүндэтгэж байгальтай харьцах ёстой юм байгаа. Тэгж чадсан хүнд байгаль өөрөө бүх өвдөс нууцаа нээж өгдөг. Тэгээд өчигдөрч ч гэсэн ингээд маш их үүлтэй байж байгаа. Яг орой нар жаргах үед бас биднэрт ингээд хамгийн сайхан юм харуулж байгаа. Тэгэхээр хүн өөрөө зөв сэтгэлийг тээгээд байгаль дэлхийгээ хайрлаад ямар нэгэн муу зүйл сэтгэлдээ хоггүй, байгальдаа хоггүй ингээд сүслээд явах юм бол байгаль дэлхий гэдэг нь ялангуяа их орон маань биднэрт бол бүх сайхан зүйлээ харуулнаа. Тэгээд очисон газараа хүндэтгэлгүй, гол усандаа хүндэтгэлгүй. За тэгэл овоо ууландаа хүндэтгэлгүй, хог юмаа хаяад байгалыг бохирдуулж хаамаагүй газар шээж бааж болохгүй. Ингэж одоо учир утгагүй ирээд сэргүй баахан архитаар сууж юмаа хайж ингэж явах юм бол тэр үер ус тэр янз бүрийн одоо салхи шороо ирнэ гэж би нэг сүрхий шашин шүтлэгтэй хүн биш мөртлөө тэгж зүгээр байгальд итгэж явдаг. Тэр утгаараа бол ингээд үнэхээр их талархаж байна. За энэ маань бидний их орон гэдэг нь бүр илүү их бахархмаар огшмоор дээрээс нь одоо азтай гэж бодож явах болохоор ийм мэдрэмж төрж байна. За мэдээж энэ газрын энэ сайхан байгаль, энэ сайхан Вансын Брүү цэцгийн талаар бол манай багийнхан маань хангалттай ярьсан баг. Ийм зүйлийг үргэлж сайхан үзэж явъя гэвэл байгаль дэлхийг л их хүндэтгэж хайрлаж явах хэрэгтэй гэж бодож явдаг юм аа. За баярлалаа. Бид тав зорьсон Вансын Брүү цэцгээ үзээд, ногоон нуураа үзээд сэтгэл дүүрэн ингээд буцаж байна. Нийтдээ нэг 5-6 цагийн асгаалт болдго юм байна. Тэг ер нь байгаль ихтлхийдээ үнэхээр талархаад баршгүй. Тэг ямар ч сайхан үзэсгэлэнтэй нутаг бидний мэдхгүй ямар ч олон сайхан газар их оронд нь байдаг юм те. Тэг бэлгээ маань одоо сайхан хоол игээ байж яа гэж бид тавыг явуулсан. Ягаад тэгэхээр найз маань нутгийн хүү. Тэр дэлгэр ахын одоо тэр өсчин дийсэн одоо
77 жил аж төрсөн тэр нутагт надаа манай бэлгээ унсан юм байна лээ. Тэгээд дэлгэр ахтайгаа сайхан ярилцсан 2 цоврал ярилцлага би өмнөх 2 блогтоо оруулсан, та нар маань үзээд сэтгэлээ авалцаарай. Энэ айлын маань бас нэгэн тод жимиг бол яхаа аргагүй. Дэлгэр ах бурмаагш хэр маань байлаа. Тэгээд үнэхээр одоо Монгол хүн гэдэг тэр уулын мохор зуугаад ямар хөргөн талын мэдлэгтэй байна вэ, тийм ээ. Тэгээд дэлгэр ах бурмаагч өртөө бэлгээдээ маш их баярлалаа гэж энэ ташрамд хэлье. Энэ олон сайхан дроны дүрс авч гисэн одоо бэлгээ найздаа маш их баярлалаа. Тэгээ хүний найз гэдэг сайхан юм да. Ингээд юм хийхээр ингээд дэмжээд туслаад сайхан чимэж өглөө влог юм аа. Тэгээ чинь их том хөдөлмөр байдаг юм билээ. Дроноо цэнэглэн нисхэн заримдаа ус руу унгаа мод янз бүрийн одоо усны шон мунтай ойртуул бол одоо унан тий. Тэгээ та нар харж байгаа хүнхээр юм гоё дүрс авч өгсөн энэ бол одоо чулуутын хавцлал байна. За ийшээ хурч очиход бол үнэхээр одоо бартаа цам ихтэй юм билээ. Ишээгээр зорж очихоор бол маш унагаа сайн бэлдгээрээ өндөр чулуу бартаа зам ус гэдэг олон бартаа ихтэй. Ер нь яг миний нэг боддог юм байдгийг ямар нэгэн одоо байгалийн гоо үзэсгэлэн өөрийгөө хэцүү бэрх замаар өөрийгөө хамгаалсан байдгаа гэдэг бодол байдаг. Ер нь энэ бодол маань ч гэсэн батгдсан. Тэгээд ингээ хотг дээр босч ирснээр бидний аялал ингээ үргэлжилж байна. Явч. Танаас уураач. Юу бараад байлаа. Ачаар байсан юм. Нэг нэрийн байна. Үгүй бэлгээ. Би тогооны орох гэсэн. Шүүрэнд нь будаа хийж өгнө. Ийм үүсэж байх уу? Арай л амар жаргаж байна. Тайрын Гэц үлсэж нэг хэлэхгүй. Тэр найзынхаа Юу гэсэн бэ? Гэц үлсэж нэг гэсэн юм уу гэх юм. даах уу? чиний яг цаад Чөлөөийг бид нар даах. мөнх цаас тайрахын дүүх гэж шүү дээ. Хайж. Мөнхцос хаахын би. Бид нар нэг гоё. Асан бэрүү нөө постахыг харж агаад яг наад жаргахыг үл жага ядгаа батгаад ирсэн чинь манай найз чинь шивээ зарсан. Авах хийсэн. Тэр орлоо ичээ гэсэн гүй шүлэнт заавал будаа хийж өгнө гэдэг. За. ийм үйлчлэж яах вэ? Гайхалтай. Идэ да. Хэ?